Төрийн өмчит компани гэгдэх Монголын иргэний агаарын тээвэр компани болон бусад агаарын тээврийн байгууллагууд онгоцны TZ үнийг хэд өндөр тогтоож байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байсан. TZ үн хэд өндөр байгаа нь гадаадд сурч ажиллаж байгаа иргэдэд хүн дээр тусч байгааг Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Монгол иргэд SB News хөтөлбөрт хандсан удаатай тэгвэл зам тээвэр хөгжлийн яамнаас иргэний агаарын тээврийн байгууллагуудтай уулзалт хийж TZ үнийг үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авах оруулжээ. Мөн энэ сарын 28-наас 29-ний өдрүүдэд Бүгд найрамдах Солонгос улсын зам тээврийн яамнаас Монгол улстай агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудлаар уулзалт зохион байгуулах гэсэн байна. Хамгийн ихнийх нь бол Солонгосын зам тээврийн яамнаас бидэнд бол мэйлээр хариу илгээсэн байгаа. 6 сарын 28-наас 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотод энэ асуудлаар агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулах, тодорхой нэр дурдсан асуудлуудаар харилцан ярилцах, санал зөвлөдөх ийм асуудлууд байгаа. Валютын ханшийн өсөлт нь агаарын тээвэр хийдэг байгууллагуудад хүн дээр тусч сүүлийн хэдэн сар алдагдалт хүрэх болсныг тэд тайлбарлаж байна. Гэхдээ энэ хугацаанд онгоцны пилетийн үнийг нэмж байгаагүй гэдгийг Монголын иргэний агаарын тээвэр компаниас мэдэгдлээ. Бид нар бол удирдлын янз бүрийн хямдралуудыг зарладаг. Тэгээ би түрүүн хэлсэн. Манай 2011 оноос хойш үнэндээ бол ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Манайх бол банкуудтайгаа хамтарч ажиллаад банк зээлээр билет авах боломжуудыг нэгт судалж байна. Хоёрт болохоор нөгөө frequent flyer гэдэг нөгөө байнгын үйлчлүүлэгчийн програмыг бол шинжилээд тэр бол нөгөө програм хангамжийн асуудлаас болоод гаццсан биш тодорхой хугацаанд. Тэрийг бол одоо шинжилээд бий болох. Дахин сэргийх оноо цуглуулаад тэгээд нөгөө хямдрал үзүүлдэг. Тэрийг бол бид сэргийгээд ажиллаа. Тэрийг бол явуулж байна. Жилд 2-3 удаа нислэг хийдэг, гадаадд сурч ажиллаж байгаа иргэдэд онгоцны пилетийн үн өндөр байгаа учраас Aero Mongolia, Хүннү Air зэрэг байгууллагууд ачаалттай гэгддэг зуны улиралд TZ үнэ 30 хүртэлх хувиар хямдруулах боломжтой гэдгийг хэлж байна. Гэхдээ онгоцны TZ үн өндөр байгаа энэ асуудалд зам тээвэр хөгжлийн яамнаас ямар арга хэмжээ авч байгааг бид тодруулсан юм а. Санхүүгийн хөшөөрөг зохицуултууд байдаг юм аа. Тэгэхээр энэ үн тарифыг буулгахын төлөө л мэдээж зам тээврийн хөгжлийн яам, энэ иргэний засгийн ерхий газар агентлаг, энэ ард олон түмэндээ үйлчилж байгаа үйлчлэгээний байгууллагууд чинь бүгдээрээ л тийм зорилготой байгаа. Валютын ханшны зөрүүнөөс болж алдагдaltaй ажиллах болсон агаарын тээврийн байгууллагууд TZ үнийн үе шаттайгаар бууруулах боломжтой гэдгийг хэлж байна. Ямар ч тач засгийн газраас түлшний зардал, навигацийн төлбөрийг бууруулах зэрэг ажилд анхаарал хандуулбал TZ үнийг бууруулах асуудал бүрэн шийдэгдэх боломжтой болж байна.